Сайн бацгаана уу итгэлийн ах дүүсээ та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргье. За энэ өдөр би эзний үгийг та бүхэнтэй хуваалцъя. Хүн болгоны сайн мэддэг эзэн Есүсийн заасан залбирлаас би өнөөдөр уншихыг хүсэж байна. За Есүсийн заасан залбирлыг та бүхэнд би уншихыг хүсэж байна. Матай номын 6 дугаар бүлгийн 9-13 дугаар ишлэлдэр байдгийг та нар бүгдээрээ сайн мэднэ. За ингээд энэ хэсгийг би чангаар дуудаж уншаа. Тиймд ийхүү залбир Тэнгэр дэх бидний эцгээ таны алдраа ариунаар дурс тугай. Таны хаанчлал эрт тугай. Таны таалал тэнгэр чигээ газарт бас биелдэг. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртнүүдээ уучлсны адил бидний өрийг бас уучлаач. Биднийг уруу татлахад бүү автуулаач. Ёрын муугаас гэтлгээч. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд таних. Аамен. За өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй сорилтоос урдчлан сэргийлэх нь гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Сорилтоос урдчлан сэргийлэх нь гэж. За тэгэхээр ямар нэгэн өвчнөөс урдчлан сэргийлэх тухай их ярьдаг шүү дээ. Эмчнэр бол ялангуяа одоо хүүхдүүдэд за ер нь гал насныханд нь хүмүүст тохирсон одоо энэ насныханд одоо ийм төрлийн өвчин эмгэг ирэх тохиолдол зөндөө байдаг. Тийм учраас одоо хамгаалах хэрэгтэй, шинжилгээгээ сайн өгөх хэрэгтэй. За ийм өвчин ирж болцсохгүй учраас урдчлан сэргийлэх одоо арга хэмжээ авъя шүү гэх мэтчлэн эмчнэр одоо ялангуяа хүний эрүүл мэндийн тал дээр бол иймэрхүү зөвлөгөөнүүдийг бол олонтоо өгч идэг. За тэгш утгаараа бид нар бүгдээрээ бас өөрсдийнхөө амьдралд өөрийгөө одоо ирээдүйд өвдөхгүй тулд ирээдүйд илүү хэцүү байдалд орохгүй тулд одоо эрүүл мэндэд анхаарах, урдчилж дасгал хөдөлгөөн хийх, хоол унданд анхаарах гэх мэтчлэн бид нар ингээд олон зүйл дээр те одоо эрүүл мэндийн тал дээр өөрсдөө хамгаалж урдсан сэргийлэх олон янзын алхмуудыг бид нар хийдэг. За одоо хавдрын урдсан одоо нөгөө сэргийлэх шинжилгээ өгдөг ч юм уу те аль болох одоо хавдрыг бол одоо баг одоо үед нь те одоо анхан шатны үед нь олж илрүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол эмчлэгдэх нь амархан хүндэрчих юм бол хэцүү гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг одоо ингээл хүн болгон л ярьдаг болсон. Бид нар бүгдээрээ л ийм зүйлсүүдийг одоо харж өөрсдөө одоо хамгаалах гэж хайртай хүмүүсээ хамгаалах гэж хичээж байгаа бас ийм үе дээр явдаг шүү дээ. Тэгвэл сүнсний эрүүл мэндийн хувьд бас яг адилхан. Бид ялангуяа ороо татлаганд автахгүй тулд өөрсдөө ороо татлагнаас гэтлгэж өгөөч гэж эзний өмнө одоо хамгаалтыг хүсэмжлэн залбирч байх нь чухал юм а гэдгийг бидний эзэн Есүс Христийн заасан сургаал өнөөдөр бид нар тов тодорхой хэлж өгч байна. За та нар бүгдээрээ цээжээр Матай 6-гийн 9-13 буюу эзний заасан залбирлыг бүгдээрээ маш сайн мэддэг баха. За тэгээ энэ залбирлаар ер нь Библийн багш нар, пасторууд, олон гайхалтай сургаалуудыг заадаг. За энэ хэдийгээр богинохон залбирлыг Есүс өөрийнхөө шавнартаа тухайн үедээ зааж өгсөн ч гэсэн хүний амьдралд одоо чухал хэрэгцээтэй байдаг сүнслэг одоо маш чухал элементүүд үүнд одоо багтаж орсон ингээл нэг бүрчлэн задлал, дэлгэрүүлээл гэ тайлбарлаа заадаг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр миний хувьд бол эзний заасан залбирлыг нэгэнгүү одоо үг өсөггүй та бүхэндээ одоо тайлбарлаж ярих нь бол өнөөдрийн одоо миний хуваалцж байгаа энэ номлолын маань зорилго бол биш. Тэгэхээр өнөөдрийн номлолын одоо гол зорилго бол бид уруу татлагад одоо автахгүй байхын тулд ёрын муугаас гэтлэгдсэн байхын тулд залбирдаг байх нь ямар чухал юм бэ гэдэг хэсгийг би одоо онцолж үүн дээр одоо би ярих гэсэн юм аа. За яагаад гэвэл ер нь бидний амьдрал руу муу сүнсний дайралт, довтлогоон бол одоо байнга л болж идэг. Энийг заримдаа бид нар мэддэг, зарим мэдгүй ч өнгөрч идэг тохиолдол байдаг. Мэдгүйгээр унаад бүдрээд одоо явж байгаа тохиолдолч байдаг. Мэдээд тэрийгэ даван гараад явдаг тохиолдолч байдаг. Мэдээд бас унаад одоо тэгээд босоод явж байгаа тохиолдол ч гэсэн бас зөндөө байдаг. Тийм болохоор одоо аливаа сүнслэг сорилтын өмнө, итгэлийн сорилтын өмнө, гим нүглийн одоо өдөөлт сорилтын өмнө бол бид нар бол үргэлж өөрсдөө залбирлаар хамгаалж урдчлан сэргийлж явах нь чухал юм а гэдгийг эзэн Есүсийн заасан одоо залбирал бидэрт харуулж байна тийм ээ. Бурхныг мэдээж магтах тухай за тэгэл одоо өөрийнхөө өдөр тутмын хэрэгцээ хоол хүнсний талаар за тэгэл гим нүглийн талаар ингээд залбираад за тэгээд төгсгөлд нь залбирлын сүүлчийн хэсэг дээр юу гэж хэлж яана гэхээр биднийг уруу татлагад бүү автуулаач ёрын муугаас гэтлгээч гэж одоо ирээдүйн цаг дээр залбирж штэ. Ирээдүйд ийм зүйл одоо миний амьдралд бүү болог битээ ирээсэ. Үүнээс намайг
бүү автуулаач тийм уруу татлаханд бүү автуулаач ёрын муугаас гэтлгээч гэж. За тэгэхээр муу сүнс бидний амьдрал руу одоо янз бүрийн арга замаар одоо хүчтэй эсвэл санаанд одоо оромгүй одоо янз янзын одоо арга замаар муу сүнс бол үргэлж биднэлөө дайрч идэг. Тийм болохоор бид одоо байнга хамгаалтын төлөө залбирдаг байх нь ямар чухал юм бэ гэдгийг энэ эзний үг бидэнд харуулж байна. Тийм ч учраас Есүс шавнартаа зааж байна те. Уруу татлахад орохгүй байхын төлөө урьдчилан залбирах талаар зааж штэ. Яг урьдчилан гэдэг үг энэ дэр байхгүй л те. Гэхдээ гол утга санаа нь бол ердөө тэр. Ямар нэгэн байдлаар бид энэ хорвоо дээр амьдарч л байгаа цагт энэ махан бие дотор байж л байгаа цагт өнөөдөр би зүгээр байж болно. Өнөөдөр би асуудалгүй байж болно. Ямар нэгэн байдлаар ирээдүйд их бага хэмжээний сорилт заавал ирдэг. За тэр үед тэр одоо уруу татлаганаас одоо тэр уруу татлаганд автахгүй байхын тулд тэр үед тэр одоо бозор мууг даван гарахын тулд ёрын муугаас гэтлэгдэхийн төлөө бид нар өнөөдөр тэ хамгаалтын төлөө эзний удирдамжийн төлөө эзний амар тайвны төлөө эрэлхийлэн одоо байнга залбирдаг байх нь ямар чухал юм бэ. Тэгэхээр залбирахгүй байна гэдэг бол үнэндээ одоо бардамнал юм л да. Яг тэгвэл энэ ч уруу татахгүй л гэсэн үг байгаа юм. Эсвэл одоо огт мэдэхгүй байна л гэсэн утгатай байна л да. Тийм болохоор одоо залбирлаар бид өөрсдөө үргэлж хамгаалдаг байх нь чухал юм аа. Намайг дэлхийн зүйн олон улсын байгууллагт ажиллаж байхдаа манай одоо олон улсын дэлхийн зүйн байгууллагын одоо христч үйлчлэлийн хэсгийн одоо Аз номхон далайн бүсийг хариуцсан захирал маань Сафир Атиал гэдэг одоо мундаг теологч багш байсан, энэтхэг хүн байсан. Тэр хүн нэгэн удаа Монголд ирээд бидэнд эзний үгийг одоо хуалцаж дамжуулж явахдаа багада одоо өөрийнхөө аавынхаа гараас хөтлөөд годомжинд алхаж явахдаа ааваасаа асуусан асуултын тухай ярьжсэн. Христчин гэр бүлд өсчлээ Сафир Атиал багш. Тэгээ ааваасаа асууж л дээ. Аава бид яагаад залбирдэм бэ гэж. Тэгсэн чинь аав нь яагадгүй муу сүнс биднэлөө дайрдаг учраас бид үргэлж залбирах шаардлагатай байдаг юм аа гэж аав нь одоо хүүдээ хариулж өгч ирсэн. Тэгээ тэр тухай одоо багада одоо би ааваасаа ингэж асуугаад аав минь надад ингэж хэлжээлаа гэд Сафир Атиал багш маань одоо бидэнд хэлжсэн. Тэгэхээр энэ бол яг үний юм. Бид үүнийг одоо эзэн Есүс Христийн одоо өөрийнх нь үйлчлэл амьдрал дээрээс маш тодорхой харж болж байгаа тийм. Есүсийг төрөхөд яалаа. Херод хаан түүнийг алуулахаар цэргүүдээ илгээж Бэтлехэм орчмын 2 нас хүртэлх эрэгтэй хүүхдүүдийг бүгдийг нь алуулж исэн. Тэгэхэд одоо бурхан одоо Йосефийн зүудэнд одоо үгээ хэлж болгоомжлуулан сэргийлүүлснээрээ Есүсийг одоо аваад Египт рүү одоо бага наснд нь зугтаж Есүсийг бол багад нь одоо ингэж хамгаалж исэн байдаг. За хожим 90 цайнд хүрээд Есүс цөлд баптизм өрснийхаа дараа цөлд одоо 40 өдрийн турш мацаг барин одоо бурхны өмнө одоо хүн төрөлхтнийг аврах одоо энэ агуу их ажил үүсийнхаа төлөө залбирэн гуйж яхад нь төгсгөл дээр нь муу сүнс одоо амар аимшигтайгаар түүн рүү дайрч түүнийг одоо өлсгөлэн хотоод орно эрх мэдлэр нэр хүнд алдар нэрээр түүнийг одоо аимшигтайгаар одоо сорьсон байдаг тийм ээ. Энэ түүхийг бид нар бүгдээрээ мэддэг. За ингээд Есүс үйлчлээ эхлүүлээд явж ялаа. За тэгээд өөрийнх нь загалмай цовдлогдох цаг үе ойртож байгаа гэдэг Есүс мэдчихсэн. За ингээд явж хахад одоо хүний хүү одоо Иерусалим руу явж гин. Тэнд хуулийн багш нар болон ахлагч нар хүний хүү барьж аваад за тэгээд харийнхны гарт тушаагаад тэр ромчуудыг хэлж байгаа тийм. Харийнхны гарт тушаагаад ингээд одоо зодож жанчиж шийтгэхэд түүнийг загалмай татаж алах болно гэж хэлж исэн. Тэгэхэд одоо түүний шав Петр одоо Есүсийг хажуу дэш наваачаад та ийм юм бити яар те бити ийм юм одоо болоосаа гэж хэлж исэн. Тэгтэн Есүс одоо Петрт хэлж исэн те чиний наад одоо үг бол одоо муу сүнсний үг байна. Одоо муу сүнс бол одоо зөвхөн өөрийнхөөгөө ирдэг юм аа. Тэгээ муу сүнс одоо намайг сорж ин миний араас чи зайл гэж. Одоо нэг талаар Петрийг зэмлэж байгаа юм шиг боловч Петрээр дамжуулан одоо Есүсийг одоо өөр санаа бодолтой болгож яг одоо загалмай өхлийн одоо өмнө ойртож ирсэн ийм үед нь Есүсийн санаа бодлыг уруулах байдлаар түүн рүү дайрахад Есүс түүнийг одоо маш мэдрэмжтэйгээр мэдэж одоо эсэргүүцэж исэн байдаг. За тэгээд Гетсеман цэцэрлэгт баригдахынхаа урд шөнө Гетсеман цэцэрлэгт одоо Есүс залбирж байхдаа тэгээ хөлсөн цусны одоо тусал лугаа адил бөөнөрөө одоо том томоор ингэж урсаж унж тэгээ Есүс бүр өөрөө тэгж залбирсан байдаг ч тийм эцэг минь хүсвэл энэ аягтайг надаас зайлуулж өгөөч. Гэхдээ миний хүсэл биш таны хүсэл биелгээ гэж хэлж ирсэн. Ингээд аваад үзэхээр Есүсийн үйлчлэлийн ихэнд амьдралынх нь ихэн үед, үйлчлэлийнх нь ихэн үед, яг үйлчлэлийнх нь төгсгөл үед хамгийн чухал одоо тэр цагууд дээр нь одоо муу сүнс бол хідэнтэй түүнийг бол ирж одоо сорьсон байна. Тэгээ Есүсийг одоо тэр цөлд 40 хоног мацаг өрснийхэн дараа Есүс сориод
Одоо гурван одоо байдлаар Есүсийг сорьдог штэ. За түүнийг одоо идэх хоолоор нэг сорьж үзэж байгаа. За тэгээд түүнийг одоо эрх мэдэл амлж нэг сорьж үзэж байгаа. За тэгээд бурхны үгэнд одоо итгэдэг юм уу үгүй мүү гэдгээр нь одоо бурхны үгийг сорьж одоо сатан Есүсийг нэг 3 удаа сорьдог те. Тэгэхэд алинд нь ч Есүс бол бүдрээгүй, алинд нь ч Есүс унаагүй байдаг. За ингээд тэр сорилт дуусах үед тохиромжтой цагийг хүртэл Мосенс түүнийг орхин одлоо гэж байдаг байхгүй. За та нар тэр хэсгийг одоо олоод уншиж бол өөрсдөө чадна тийм. Тохиромжтой цагийг хүртэл Мосенс түүнийг орхин одлоо гэж. Тэгэхээр энэ амьдрал дээр бид амьдарч л байгаа цагт энэ махан бие дотор бид нар амьдарч л байгаа цагт Мосенс биднийг нэг удаа сориод орхит юм биш. Нэг удаа бидэн лөө одоо дайраад орхит юм биш. Тохиромжтой цагийг эртэл тэр тохиромжтой үед дахин биднийг сорихын тулд биднийг мэдээж төр орхин явдаг. Тэгэхээр амьдралын туршид Мосенс бидэн лөө бол үргэлж дайрахад бэлэн байдаг. Тэр бол тэр үргэлж тохиромжтой тэр цагийг хүлээж идэг. Тийм болохоор бид яг амьдралынхаа туршид эзний өмнө очтлоо энэ итгэлийн амьдралыг дуустлаа бид үргэлж уруу татлагад бүү автуулаач ёрын муугаас бидний гитлгээч гэж залбирсаар байх учиртай. За ийм ч учраас Есүсийн элч нарын нэг Паул одоо өөрийн шавь Тимотед бичсэн захидалтай хэлсэн байдаг шүү дээ. Би сайн тэмцлэр тэмцсэн. Би итгэлээ сахисан. Би замаа дуусгасан гэж шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо ямар чухал байх нь тийм ээ. Үнэхээр тэр сайн тэмцлэр насан туршдаа тэмцэх хүн өнөөдөр ингээ сайн тэмцлэр тэмцэж болно шүү дээ. Тэгээ өнөөдөр ингээ хүн итгэлтэй байж болно. Өнөөдөр ингээ сорилтонд унаагүй байж болно. Энд чинь маргааш унахгүй гэх юм баталгаа бас биш шүү дээ. Өнөөдөр би ингээ мондог явж яж болно те. Маргааш би яг энэ чигээрээ явна гэсэн баталгаа бас биш шүү дээ. Тийм болохоор ингээ өдөр бүр хичээж амьдарч байгаа юм л да. За сумогийн нөгөө бөхчүүд нэг тэгж ярьдаг те 10 сард ингээд 2 сар тутамд нэг удаа ингээд сумогийн башоо болдог. Монголчууд нэг хэсэг сумоо үзчихсэн. За сумоо гэдээ ярихаар та нар бүгдээрээ мэдж байгаа бах гэж би бодож байна. Тийм ээ. Тэгээд 15 өдөр барилддаг тийм ээ. Тэгээд өдөрт нэг барилдаан хийн. Ингээ нийтдээ 15 барилдаан хийн. Тэгэхээр сумогийн бөхчүүд одоо тэр ярилцлаган дээр хэлж идэг шүү дээ, тэ. Тэд юу гэж хэлдэг вэ гэхээр өдөр бүр хичээж, тэ. Өдөр бүр хичээж, өдөр бүрийнхаа барилдааныг анхаарч ингэж одоо барилдаж байна гэж одоо Японы сумогийн бөхчүүд одоо хэлж байгаа харагддаг. Тэгэхээр бидний хувьд яг адилхан байхгүй, тэ. Өдөр бүр бид нар энэ амьдрал дээр Мосенстэй тэмцэж амьдарч байгаа. Махан биеийнхэн хүсэл тачаалын эсрэг бид нар тэмцэж амьдарч байгаа. Энэ хорвоогоос ирж байгаа 9 шидийн одоо сайн муу одоо өдөөлт уруу татлагын эсрэг бид нар эзний үгээр бид нар тэмцэж зогсож бид нар амьдарч байгаа. Тийм учраас өдөр бүр бид ёрын муугаас гэтлгээч, уруу татлаганд бүү автуулаач, намайг ёрын муугаас гэтлгээч гэж залбирдаг байх нь ямар чухал юм бэ? Тэгэхээр энэ залбирал бол нөгөө хор тавтраас урсан сэргийлэх хэмжлэгээ гэдэг шиг, тийм ээ, нөгөө урсан сэргийлэх арга хэмжээ гэдэг шиг ирээдүйд одоо ирэх бозор сүнсний ямар нэгэн байдлаар ирэх их баг, тийм ээ, одоо янз бүрийн арга замаар, санаанд оромгүй арга замаар бидний амьдралд ирэх аливаа сорилтуудаас бол хамгаалах хамгийн сайн арга бол бид үргэлж залбиралтай байх явдал байдаг юм аа. За тэгээ хуучин гэрээний түүхээс аваад үзвэл ер нь онцгой үйл явдлуудын өмнө одоо бурхны ард түмний удирдагч нар бол мацаг өрн залбирсан байдаг шүү дээ. Дайн дулаанд орохынхоо өмнө мацаг өрн залбирсан байдаг. Эзра номын 8 дугаар бүлгээс харах юм бол Эзра тэргүүтээ одоо юдэчүүд Персес өөрсдийнх нь төрөлх нутаг Иерусалим руу нүүхдээ тэд нар одоо их нүүдэл хийхийнхаа өмнө одоо 3 хоног тэд нар одоо мацаг бариад одоо нүүдлээ хийсэн байдаг тийм ээ. За бид нар бас мэднэ Эстер номон дээр юу гардаг вүлээ. Тийм ээ, хаан дээр орж одоо юдэчүүдийг одоо алах, юдэчүүдийг устгах тэр зарилгаасаа одоо хааныг тэр зарилгыг болиулж эргүүлэхийн тулд хатан хаан дээр орохоос өмнө ард түмнээс 3 хоног мацаг барихыг бас хүссэн байдаг тийм ээ. Тэгэхээр аливаа ийм их үйл хэргийн өмнө эсвэл дараа эсвэл яг тэр их үйл хэргийг одоо гүйцэлдүүлж явах тэр эд үед бол яадаг вэ гэхээр Мосенс бидний харилцаагаар, бидний эрүүл мэнд рүү, бидний сэтгэл санаа руу, бидний одоо үйлчлэл рүү янз бүрийн байдлаар бидний л бол дайрч товтолдог. Тэгэхээр ёрын муугаас бидний гэтлгээч, уруу татлагад бүү автуулаач гэж залбирдаг байх нь нэрээ ямар чухал юм бэ? Авралын зарын үйл ажиллагаанууд байдаг. За чуулган тарих үйл ажиллагаанууд байдаг. Илгээлтийн хөтөлбөрүүд байдаг. За тэгээд одоо оюутан залуучуудад зориулсан одоо кемп, конференц, сургалтууд байдаг тийм ээ. Ийм чухал ийм сүнслэг үйл явдлуудын өмнө яадаг вүлээ тийм ээ. Баг дотор муудалцах, бие бинийхээ ойлголцохгүй байдалд хүрэх, нэг жоохон юм дээр гомдоод тэгээд ингээд одоо нэг ан цав үүсэх,
За сэтгэл санаа тавгүй болох, шүн унтаж чадахгүй байх, гинэт өвдөх, тийм ээ. Эсвэл гэр бүлд үр хүүхдүүд дээр нь одоо янз янзын асуудал гарч ирэх гэдэг ч юм уу. Ингээд янз янзын юм төвхтэй зүйлсүүд бидний амьдралд бол болдог. Тэгэхээр бидний хувьд хийж чадах зүйл маань юу юм бэ? Тийм ээ. Яг үнэндээ тэдэд ийм зовлон эсвэл ийм сорилт одоо ийм хэцүү бэрхэн бидний амьдралд одоо ирнэ гэж бид үнэндээ уртчилж хараад хэлж мэдэхгүй шүү дээ. Харин бид яадгүйг л бид ерөөсөө залбирчилж чадна. Тийм учраас Есүс бидэнд аргын зааж өгöd байна, тийм ээ. Юу вэ гэхээр биднийг ороо татлахад бүү автуулаач ёрын муугаас гэтлгээч гэж хэлж штэ. Тэгэхээр өнөөдөр та амьдралын ямар цаг үе дээр явж байгаа вэ? Таны амьдралд юу болж байна вэ? Та үүнийг яаж харж байна вэ? Та амьдралдаа болж байгаа зүйлийнхаа төлөө залбирж байна уу? Та залбирахдаа ороо татлахад бүү автуулаач ёрын муугаас гэтлгээч гэж та залбирч байгаа юу? За Есүс одоо шавнартаа хэрхэн залбирахыг ингэж зааж өгсөн бол дараа нь бас яг сүнслэг одоо эд тэмцлийн үед Есүс Гетсеман цэцэрлэгт одоо өөрөө залбирч явах үедээ өөрхөн шавнарыг бас одоо залбиралд уриалж Есүс бас ингэж хэлсэн байдаг. Би та нарт Матай 26 дугаар бүлгийн 41-р ишлэгийг уншиж өгмөөрэй. Уруу татагдахгүй тулд сэргийг бай. Залбир сүнс хүсэж байна, харин махбод дорой ямаа гэж хэлсэн байна. Тэгэхээр хэлж штэ тийм ээ. Яг энэ үед Есүс яадаг вэ? Шавнарыгаа одоо нэг газар үлдээгээд нэг холгүй тийм ээ. Ямар ч гэсэн бараа харагдах үз. Нэг чулуу шидэх дайны одоо газар Есүс очоод ганцаараа за та наанаа залбир би энд залбирая гэдээ Есүс явж очоод хэсэг залбираад буцаад ирсэн чинь шавнар унтчихэдэг. Та нар надтай хамт жоохон ч гэсэн сэрэг байгаад залбирч чадахгүй байна уу гэж одоо шавнартаа хэлээд буцаж очоод Есүс нөгөө газараа дахиж очоод дахиад хэсэг хугацаанд Есүс өвдөг сүдэн залбирсан байдаг. Яагаад гэвэл Есүс баригдах байгааг мэдчихэв. Маргааш энэ төр заалмаад хадагдана гэдгийг мэдчихэв. Маш их өвдөлт, шанал, зовёрыг тэр эдлэн гэдгийг Есүс мэдчихэв. Тийм учраас Есүс өнөөдөр одоо үнэхээр сүнсний тэмцэл хийж байгаа байхгүй юу? Үнэхээр энэ чухал үйл явдлын өмнө Есүс одоо Бурхны хүслийг эцсийн байдлаар гүйцэлдүүлэх тэр л цагийнхаа өмнө Есүс үнэхээр одоо тэр шөнө бол шавнартайгаа хамт залбирахыг хүсэж байсан. Тэгээ хоёр дахь удаага явж залбирчаад буцаад ирсэн чинь шавнар нь дахиад унтчихсэн. Тэгтэн одоо Есүс юу гэж хэлж байгаа гэхээр та нар надтай ганц цагч сэргийг байж чадсангүй юу? Уруу татагдахгүй тулд сэргийг бай, залбир сүнс хүсэж байна. Харин махбод дорой ямаа гэж хэлсэн биз дээ. Тэгээд одоо харамсалтай нь юу болдог вүлээ? Есүсийг барихаар одоо нөгөө тахилч нар одоо бие хамгаалагч нараа тэр сүмийн одоо харуулын албаныхныг шүмдүүлээр илгээхэд одоо шавнар нь одоо яас нөгөө унтчихсэн нөхдөч бүгд одоо нөгөө бот өсөрсөн байдаг шүү дээ. Бүгд бутраад хідэн тийшээ одоо зарим нь шалдан нүцгэн ингээд одоо өөрийн эзнийг ингээд хаяад бүгдээр зугатаасан байдаг. Уруу татлага ирэх үед тэд үнэхээр сэргийг байгаагүй. Тэд үнэхээр унж байгаа байхгүй юу? Үнэхээр тэд нар бол одоо бүдэрж байгаа байхгүй юу? Энийг нь Есүс мэдчихсэн байхгүй юу? Тийм учраас уруу татагдахгүй тулд сэргийг бай. Залбир сүнс хүсэж чинь харин махбод дорой ямаа гэж. Тэгэхээр танд ингээд за би ч нэг ер нь залбиралд ер нь олигтой цаг гаргахгүй байна да. Ер нь одоо би залбирах хэрэгтэй дээ. Ер нь л одоо залбирахгүй болохгүй байна да гэсэн нэг юм бодол танд төрдөг. Энэ бол ариун сүнс танд сануулж явах тохиолдол их байдаг ийм тохиолдолд. Тийм болохоор ийм үед ингээ зүгээр зурагт хараад твтээд авах биш. Зүгээр гар утсаа маажид твтээд авах биш. Хажуу тийш нь тавиад одоо босоод залбир гарч яваад ингээд алхаад залбир ганцаараа байх тохиромжтой газрыг олоод хашгираад залбир магтан дуулаад залбир тийм ээ. Тэгээ энэ үед одоо бидний сүнс сэргдэг. Энэ үед бид ариун сүнсээр дүүрдэг. Энэ үед эзний илчлэлтүүд бидний амьдралд ирдэг. Энэ үед бид урам зориг авдаг. Тэгэл ингээл өдөр шөнөгүй гар утсаа маажаал өдөр шөнөгүй нэг бол зургатаа үзэл нэг бол хэрэгтэй хэрэггүй хэрүүлт ингээл анхаарал хандуулаад эсэн босын зүйлд ингээл анхаарал хандуулаад тэгэл ингээл сэтгэл готролдоо автаал тэгээ санаа зовлонтонд эзэмдүүлээл тэгэл уурлаад уцаарлал ингээл одоо бохимдаал Бурхны хүн ингэж амьдрах ёстой юу? Тийм ээ. Энэ одоо Бурхны хүний байх ёстой байр байдал мөн үү? Тэр одоо та босох цаг чинь болжээ. Уруу татдахгүй тулд одоо сэргийг байж залбирах цаг чинь ирсэн байна. Тийм ээ. Сүнс хүсэж байна. Махан би чинь сул дорой байгаад байна. Тийм учраас одоо өөрийгөө одоо босгоод одоо би залбирах ёстой гэдэг ингээд залбирвал ямар вэ тийм ээ? Таны амьдрал дэндүү тааламжтай байгаа байхгүй юу? Дэндүү таатай учраас хүн ер нь ийм байдалд ордог. Хитрхи одоо юм одоо таатай одоо бүх юм ингээд тогтун байх үед хүн бол одоо ер нь ингээд зүгээр цагийг бол ингэж зүгээр ингэж өнгөрөөж байгаа. Харин одоо бид нар яах ёстой? Яг ийм үед одоо босох ёстой. Бид одоо
залбиралд бол цагийг бол гаргаж тийм ээ одоо уруу татлахад бидний бүү автуулаач ёрын муугаас гитлгээч гэж бид нар залбирдаг байх нь чухал юм ах дүүсээ. За тэгвэл магадгүй танд нэг асуулт төрж магадгүй те. За би ч ингээ сорилтонд ер нь унтчлаа да. Би ингээ унтчдаг да. Би унтсан байна да. Одоо би ч одоо ер нь сэргийг байж чадахгүй. Би ч одоо ойлгохтой залбирахгүй байна. За би ч ер нь их сүнсний хүчгүй хүн юм да. Би ер нь их сул дорой юм да. Ер нь л би ингээл нэг санаа зовлт янз янзын уруу татлага янз янзын ингээл нэг сэтгэл зүйн асуудлуудтай эзэмдүүлэл махан бие дагаал те. Би ингээл одоо ер нь хэцүү байна да. Ер нь бол ингээд би ингээд юм ялагдаад байгаа ийм мэдрэмжтэй та магадгүй байж болох юм. Та өөрөө дотроо бодож магадгүй. Тэгээ би ч одоо бурхныхаа өмнөр үнэхэрийн гэмтэй сул дорой хүн юм да. Өөрийгөө буруутгах байгаа бах. Та би ч ийм мэдрэмжийг бас мэднэ. Би ч ийм мэдрэмжийн дондор олонтоо туулж одоо энэ амьдралд бол одоо итгэлээрээ сүрэн зогсож би явж исэн байгаа. Тэгээ ийм тохиолдолд эзэн Есүс Христ одоо өөрийн шав Петртэй хандаж хэлсэн бас нэг гайхалтай үгийг би өнөөдөр танд бас уншиж өгөх хүсэж байна. За энэ хэсгийг бол би Лук номын 22 дугаар бүлгийн 32 дугаар ишлээс танд уншиж өгье. Лук 22-ын 32 дугаар ишлэл. Симоно Симоно да Петрийг хэлж штэ. Үз түгэ чамайг буудай мэд шигшхийн тулд сатан зөвшөөрөл гуйсан. Айхтар хэлж байгааз яг нэг Йовыг сорихын тулд муу сүнс сатан бурхнаас зөвшөөрөл авдаг шиг. Хуучин гэрэн дээр үүдэг Йовын түүхийг та нар мэдж байгаа штэ. Йовыг сорихын тулд бурхнаас зөвшөөрөл авдаг шиг тийм ээ. Петрийг сорихын тулд сатан зөвшөөрөл гуйсан гэж байна. Энийг Есүс мэдсэн байна. Сүнсээр мэдчихэв. Дараагийн ишлэл дээр гисэн ч итгэл чинь цөхрөхгүй тулд би чиний төлөө залбирсан. Харин чи эргэж цагтаа ах дүүсээ батжуул гэж хэлж байна. Эргэж ирэх цагтаа чи ах дүүсээ батжуул гэж. Тэгэхээр Петр бол энэ сорилтонд унана гэдгийг Есүс мэдчихсэн. Тийм ч учраас дахиад онготгоос өмнө чи надаас 3 удаа урандаа гэж яг хэлсэн. Тэгэл Петр бол яг энэ сорилтонд унсан шүү дээ. Тэр бол яг сатанаас одоо Петрийг сорьсон сорилт байгаа байхгүй. Тэр одоо зөвшөөрөл гуйсан гэж те. Петрийг сорих зөвшөөрлийг бурхнаас Мосес гуйж авсан биз дээ. Яагаад бурхан үнийг зөвшөөрдөг юм? За би үүн дээр бол одоо хариулж бол би чадахгүй. Йовыг сатан сорихыг бурхнаас зөвшөөрөл бас авч ирсэн байдаг. Тэр бол хуучин гэрээ. За хуучин гэрээ юм да. За Йов юм да гэж бодоод өнгөртөл шинэ гэрэн дээр бас яг ийм нэг юм адилхан түүх байж байна тийм ээ. Ямар тач ийм юм болдог. Энэ бол үнэн. Христ итгэгч нар өнөөдөр соригддог, ундаг нь үнэн үү? Ундаг тохиолдол зөндөө байгаа. Үнэн таач зөндөө унж исэн баг. Тийм учраас яагаад гэхийн оронд харин энэ бодит факт бол энэ үнэн үү гэвэл үнэн. Тийм учраас одоо бид цаашаа яах вэ гэдэг бол хамгийн чухал асуулт гэж би бол бодож байна. Тийм учраас Есүс юу гэж хэлж байна гэхээр итгэл чинь цөхрөхгүй төлөө би залбирсан гэж хэлж штэ. Хэдийгээр ингээ махан биеийн сорилтонд ороод Петр унсан ч гэсэн итгэл нь бити цөхрөөсөө гэж Петрийн төлөө, Симон Петрийн төлөө эзэн Есүс залбирсан байна л да. Тэгээ чи эргэж ирэх цагтаа ах дүүсээ батжуул. Тэгэхээр эргэн ирэлт хийнэ гэж одоо Есүс залбирсан байж та бас. Тэгээ Петр бол унана. Гэхдээ унсан ч Петр босно, итгэл нь цөхрөхгүй, бурханд итгэсэн хэвээрээ хэдийгээр тэр уруу таталтанд автаад унсан ч гэсэн итгэл нь бол цөхрөхгүй, бурханд итгэсэн хэвээрээ, эзний нэгүслд итгэсэн хэвээрээ, эзэн өөрт нь хайртай гэдэгт итгэсэн хэвээрээ байгаад эргэж ирэх цагтаа чи олон ах дүүсээ батжуулж босгоороо гэж Есүс хэлжсэн. Яг л энэ үгийн дагуу Петр Үлс номон дээр гайхалтай эргэн ирэлтийг хийсэн байдаг ш. Та нар бүгдээрээ мэднэ тийм ээ. Есүсийн 12 дагалдагч нарын дотроос хамгийн муухай ич хүртэйгээр эзнээс урвсан Петр байсан. Гэтэл хамгийн хүчтэй, хамгийн лидер одоо шавнырын нэг нь бол Петр байсан. Гэтэл хамгийн хүчтэй, хамгийн лидер, хамгийн нөлөөтэй нь хамгийн аимшигт унж байгаа. Тэгэнгүүтээ нөгөө Петр чинь хожим Үлс ном дээр эргэн ирэлт нь гарч ирж байна, тийм үү? Пентекост баяраар Петр яаж номлолоо, ариун сүнсээр дүүрээд хичнээн мянган хүн тэр үед эзэн Есүс Христэд итгэж баптизм авч ялаа 3,000 хүн гэж байгаа шүү дээ. Тэгээд Үлс номны эхний 11 бүлэг дээр харах юм бол Петрийн үйлчлэл ямар гайхалтай билээ. Харь үндснүүдэд сайн мэдээ тарах тэр сүнслэг үүд хаалгыг хүртэл Петрээр дамжуулан одоо бурхан нээж байгаа шүү дээ. Эзэн Есүс Христ нээж байгаа шүү дээ. Тэгэхээр Петр эргэж ирсэн байгаа аахгүй. Тэрнтэй адилхан би таныг бас эргэж ирэх болно гэж тунхаглахыг хүсэж байна. Тийм ээ? Та унсан байж болно. Гэхдээ итгэлдээ битээ цөхрөөч гэдгийг би өнөөдөр ятгамаар байна. Би гуймаар байна.
Тийм ээ. Та өнөөдөр өөрөө сул дорой байдлаа мэдэрчээж болно. Та сорилтонд унаад уруу татлаханд автаад унсан байж болно. Та сайн залбирахгүй үнэхээр одоо сүнсээрээ сэргийг биш, махан бие сул дорой тэгээд одоо нөгөө гисмэн цэцэрлэгт эзэнтэйгээ хамт залбирч чадахгүй унтчихад сорилтонд ордог шиг яг ингээд одоо ингээд өдөр тутмын амьдралдаа нэг юм унтаа байдалтай явж байгаа. Тийм ээ. Сүнсний хувьд ч тийм ээ. Унтаа байдалтай явж байгаад ингээд сорилтонд ингээд унаад явж яж болно. Тэгвэл би өнөөдөр хэлье. Есүс таны төлөө залбирч байдаг юм шүү. Есүс Тэнгэрт Бурхан эцгийнхээ баруунтаа залраад юу хийдэг гэж тэр бидний төлөө зуушлан залбирч байдаг юм аа. Энэ талаар Иохны сайн мэдэн дээр хэлсэн байдаг. Есүс өөрийнхөө шав дагалдагчдын төлөө, өөрийнхөө ариун хүмүүсийн төлөө Тэнгэрээс тэр Бурхан эцгийнхээ баруунтаад зогсоод суугаад тэр бидний төлөө зоочиж биднийг Есүс өмгөөлж байдаг юм аа. Тэгвэл яг л Петрийн төлөө үнэхээр итгэлэн зохирохгүй байхын төлөө Есүс хэдийгээр Петр унна гэдгийг Есүс мэдчихсэн. Тэгвэл итгэлэн зохирохгүй байхын төлөө залбирсан шиг таны итгэлийг бас битгий зохироосоо гэж Есүс хүсэж байдаг юм аа. Та хэдэн удаач унсан байж болно. Та хэдэн удаач алдсан байж болно. Та өөрийгөө буруутгаж, ялалж, зэмлжээж болно. Та өөрийгөө ястаа нэрээ сул дорой амтын янда, ястаа нэрээ над чиг ийм сул дорой, над чиг ийм өөдгөө, над чиг ийм одоо станаг ийм сүнсний хүчгүй, над чиг ийм одоо уруу таталтанд автдаг ийм сул дорой амтан байдаг болов гэж өөрийгөө бусдаас илүү доогуур үнэлж, өөрийгөө голж, өөрийгөө буруутгаж, яллаж, зэмлэж тийм ээ та ийм байдал орж иж болно. Тэгвэл би танд хэлье. Итгэлдээ битгий зөхрөөч. Унсан ч гэсэн итгэлээр зөхрөхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг юм? Есүс намайг уучлана гэдэгт итгэсээр байхыг хэлж байгаа юм. Бурхан танд хайртай гэдэгт итгэсээр байхыг хэлж байгаа юм. Та гимшээд эргээд ирвэл эзэн таныг уучлаад, таны төлөө зуучлаад, таны сайн сайхныг сэргэнэ гэдэгт итгэсээр байхыг хэлж байгаа юм. Петр унсан уу? Унсан штэ. Гэхдээ итгэлэн зөхрөөгүй. Петр эргээд эзний нэгүсэлд найдаад эргээд ирсэн. Тэгвэл бүгдээрээ эргэн ирэлт хийцгээе. Алдартай NBA-ийн тоглогч нар эргэн ирэлт хийлээ гэж тэгдэг тийм ээ. Алдартай одоо жүжигчид эргэн ирэлт хийлээ гэж хэлдэг тийм үү. За одоо ингээл алдартай тамирчид байна. Эсвэл одоо алдартай урлагийнхан байна. Эргэн ирэлт хийлээ. Нэг хэсэг тайзнаасаа холдлоо. Эргэн ирэлт хийлээ. Дивжинээс нэг хэсэг холдлоо. Эргэн ирэлт хийлээ. Ирээд одоо өмнө байснаас илүү одоо агуу амжилтыг бүтээлээ гэж одоо хүмүүсийн амьдрал түүхүүд дээр ярьдаг штеп. Мэргэжлийн боксын одоо хүнд жингийн дэлхийн аваргуудын дунд Big George гэж одоо хүн байсан. Үнэхээр агуу дэлхийн одоо аврах ийм хүн баа. Тэгэхээр одоо Жорж бол одоо нэгэн цаг дэлхийн аварга байжгаад тэгээ ялагдаад одоо боксын эрэнгнээс бол буусан. Тэгээд амьдрал нь дампуураад Есүст итгээд тэгээд итгэгч их нэртэй болоод амьдралаа дахин босгоод өөрөө пастор болоод тэгээ үйлчлэл хийх гэсэн чинь мөнгө хэрэгтэй. Эргээд бокс тоглолтын билүү гэж бодоод залбирдаг байсан. Нэг шөнө ихнэр нь зүүдэлсэн. Нөхрийгөө дэлхийн аврах дахиад болж байна гэж зүүдэлсэн. Ингээд Жорж Форман дахин одоо рингэн дээр гарч 45 наснда дахин рингэн дээр гарч залуухан одоо шинэ дэлхийн аврагтаа тоглож 2 тудаага дэлхийн аврагын бүсээ одоо Жорж Форман эргүүлж авчиж одоо эргэн ирэлт Жорж Форман хийсэн байдаг штэ. Тэгвэл бид бас итгэлийн амьдралдаа эргэн ирэлт хийх хэрэгтэй. Үүний төлөө Есүс залбирч байдаг. Та сорилтонд унаад, сэтгэлчин хэцүү болоод, цуглаандаа явах ч хүсэл байхгүй, залбирч хүсэл байхгүй, Библи уншсан ч өөрийгөө буруутгаад, магтан дуулах ч хүсэл байхгүй. Үнэхээр ийм хэцүү үедээ би танд хэлье. Итгэлчин цөхрөхгүй байхын төлөө Есүс таныг хайрлсан хэвээрээ байж залбирсаар байдаг юм шүү. Петрийн эргэн ирэлтийг битгий мартаарай. За өнөөдөр би та бүхэндээ сайн мэдээний номноос сорилтын талаар сорилтоос одоо хамгаалах сорилтоос одоо өөрсдөө урьдчилан сэргийлэх одоо 3 одоо залбирлын хэсгээс би та бүхэнд уншлаа. Ер нь бол өнөөдрийн миний гол одоо та бүхэнтэй хуваалцаж байгаа мессеж бол бидний эзэн Есүс Христийн заасан эзний залбирал, эзний заасан залбирал. Эзний заасан залбирлын төгсгөлийн хэсэгт маш чухал залбирлыг Есүс шигтгэж өгсөн. Тэнд одоо ингээд Есүс одоо тэр сэдвийг бол хөндөж тэнд бол багтааж оруулж өгсөн. Тэр нь юу вэ гэвэл биднийг уруу татлахад бүү автуулаач ёрын муугаас гэтлгээж. Одоо ингээ өөрийнхөө амьдралыг аваад үзэхээр эзний заасан залбирал доторх энэ хэсэг ямар чухал хэсэг вэ? Есүс биднийг уруу татагдана гэдгийг мэдж байгаа. Есүс биднийг одоо бозар мод автдаг гэдгийг бас мэддэг. Тийм учраас үүнээс одоо хамгаалахын төлөө та нар залбираараа гэж Есүс зааж өгсөн байна шүү дээ. Дараа нь Есүс гисмэн цэцэрлэгт яасан? Тийм ээ, шавнартаа хэлсэн байна, тийм ээ. Юу гэж хэлж яах гэхээр махбод чинь сул дорой байна. Сүнс хүсээд байна. Та нар сэргэг байх хэрэгтэй. Уруу татагдахгүй тул залбираач гэж хэлсэн байна.
За тэгвэл бүгдээрээ өнөөдөр тийм ээ үргэлж одоо залбирая. Өнөөдөр ганцхан залбирах биш. Залбирлынхаа амьдралыг бүгдээрээ дахин босгоё. Залбирлынхаа амьдралыг бүгдээрээ сэргээцгээе. Өөрийгөө буруутгаад, алдан оноогоороо өөрийгөө шүүгээд, яллаад, зэмлээд үнэхээр эзэн рүү ингээд залбираа суугч заримдаа хэцүү санагдаж байгаа ийм үе байвал би нэг л зүйлийг хэлье. Есүс таны төлөө одоо ч байдгийн шүү. Есүс одоо ч таны төлөө таны итгэлчин зөвхөхгүй байж эргэж ирэх үедээ өөрөө босоо зогсохгүй бусад ахын дүүсрээ босгогч нэгэн болоосаа гэж Есүс таны төлөө залбирч байдаг юм шүү. Тэгвэл бүгдээрээ муу сүнсний сорилтыг ялан дийлэхийн тулд ирээдүйд бозар муугад автахгүй байхын тулд ёрын муугаас гэтлэгдэхийн төлөө бүгдээрээ хамтдаа залбирсаар байцгаая. Энэ бол бидний залбирлын амьдрал юм аа. Энэ 7 хоногт эзний ивэл нэгүсэл та бүхэнтэй хамт байх болтугай. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Гайхалтай бурхан аваа тандаа баярлалаа. Үнэхээр хүмүүс бид нар энэ дэлхийн амьдрал дотроо махан биеийнхэн хүсэл тачаалыг дийлэлэх үү. Энэ хорвоогоос ирж байгаа янз бүрийн тааламжтай, таашаалууд, хорвоогийн янз бүрийн уруу татлагуудад бид автан заримдаа бид танаас хараагаа холдуулж, заримдаа бид залбирч чадлаггүй урсгалаараа үнэхээр хүчгүй, дийлэгдсэн, ялагдсан юм уруу татлаганд автсан амьдралаар бид нар амьдарч байдаг. Эзэн минь бид одоо залбирч байна. Та биднийг босгооч. Эзэн минь өнөөдөр энэ номлыг минь сонсож байгаа хүмүүсийн дотор итгэл нь цогөрсөн нэгэн байхаваас та босгож өгөөч. Та өөрийн хайр, өөрийн нэгүслийг та сануулж өгөөч гэж гуйж байна. Эзэн минь тэгээд бид үнэхээр эргэн ирэхийг хүсэж байна. Бид энэ итгэлийн тэмцлээ бид эргэн дахин энэ зам дээрээ ирж бид энэ итгэлийн тэмцлээ эргэн бид эхлүүлэхийг хүсэж байна. Цааш үргэлжлүүлэхийг хүсэж байна. Та бидэнтэй хамт байгаарай. Эзэн минь та биднийг эвээгээрэй. Та бидний гим нүглүүдийг уучлаарай. Бидний сул дорой махан бие, сул дорой бодол санаа, сул дорой сэтгэл зүйн минь та уучлаарай. Эзэн минь бид бодох ёсгүй зүйлийг бодож, хүсэх ёсгүй зүйлсүүдийг хүсэж, дэмий зүйлд цагаа барж, дэмий зүйлд мөнгөө барж, дэмий зүйлийн төлөө бид нар заримдаа явж яадаг. Харин сүсээ та бидэнд сануулаач. Өнөөдөр энэ номлыг сонссон хүмүүсийн энэ номлоор минь дамжуулан та сануулаач, та босгооч, та сэрээгээч. Тэгээд та биднийг залбируулаач. Тэгээд бидний залбирлыг сонсож биднийг сүнсээр хүчрхэгжүүлээч гэж гуйж байна эзэн. Тэгээд бид зөвхөн өөрөө босоо зогсохгүй. Бид өөрсдөө ялтаар дүүрэн амьдраа зогсохгүй. Бид олон ах дүүсээ таны дотор бид бас босгон байгуулж батжуулан бэхжүүлэхийг хүсэж байна. Тандаа баярлалаа. Энэ бүгдийн төлөө эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.